Анх 2022 онд Playtime-ийн үүсгэн байгуулагч Нацгай ах өөрөө одоо санал тавьж исэн. Тэгэд ер нь бол томоохон фестивал болох Coachella ч юм уу, Японы Fuji Rock ч юм уу энэ бүгд өөрсдийн гэсэн юм фестивалийн аптай байд юм байлээ. Тэгээ манай Playtime фестивалд бол нийт 30-аас 40 мянган одоо үзэгчид оролцдог. Дээрээс нь 3-аас 4 өдрийн турш зохион байгуулагддаг тий. Тэгээ нийт одоо 15 тайзан дээр 250 гаруй артистууд ингээд зэрэг хөгжмийн хөтөлбөрөөр явуулдаг болохоор яах ч аргагүй одоо энэ фестивалд өөрийн гэсэн юм аппликейшн хэрэгтэй байсан. Тэгээ бид энэ дээр хамтарч ажиллахаар болоод анх хамтын ажиллагаагаа эхлүүлж ирсэн. Playtime Facebook пэйж дээрээ ингээд нэг хөтөлбөрөөр постлчдаг зургийн хэлбэрээр тэгээ залуучууд тэрийг татаж аваад зүүмлээд тэгээ өөрийнхөө одоо аль артистыг аль тайзан дээр очиж үзэх вэ гэдгээ одоо хадгалж тархиндаа ингээд санаж агаад тэгээд тэр тухайн одоо хөтөлбөрийг очиж үздэг байсан. Бидний Tokyo App-ийн одоо зорилго бол тий залуучуудынхаа өдөр тутмын хэрэглэгчийн хэрэглээг хялбарчилж өгөх аль болох хамгийн энгийн байдлаар тий асуудлуудыг шийдэж өгөх байдаг учраас энэ фестивалийн апыг бол хөгжүүлж байсан. Фестивалийнхаа апыг хөгжүүлснээр одоо ямар экспириенстэй болсон бэ гэхээр бүх мэдээллийг одоо нэг дороос цэгцтэй хамгийн хялбараар авч болох юм Монголд анхны юм шийдлийг Tokyo App хийсэн. Playtime фестивалийн аппликейшн өөрөө 3 том хэсгээс бүрдэж байгаа. Нүүр ууз хөтөлбөр болон газрын зураг гэсэн хэсгээс. Газрын зураг нь анхандаа бол ойртуулж болтгүй, холдуулж болтгүй зүгээр л дээр нь дарах үйлчлэгтэй байсан бол түрүүжлээс ойртуулж холдуулдаг болоод энэ жил орох болон гарах хаалганаас тайз, асар, хоорондох зайны мэдээллийг авах боломжтой болсон байгаа. За энэ жилийн наадам нь шинэ байршилт болж байгаатай холбоотой бид шинэ газрын зургийг илүү наривчлалтайгаар харуулах боломжтой болгож гаргасан байгаа. Үүнд илүү олон ангиллаар буюу 0, ATM, хоол ба уух зүйлсийн байгууллагуудын байршил гэх мэт зүйлээр харах боломжтой болсон. Бидний цаашдаа зорж байгаа зорилго бол Google Maps-ийн локейшнийг аван хоёр газрын хоорондох уртраг болон өргөргөөр нь хэрхэн тайз болон асар мөн 0 болон ATM машинууд руу очих замыг зурж өгөх зорилготой байгаа. Өмнөх жилүүдэд болохоор хоол уух зүйлс тэгээд артистууд спонсорууд гэсэн юм бүлгүүдэд байсан бол энэ жил болохоор хөтөлбөр гэсэн хэсэг дээр нь артистыг оруулж өгсөн. Дээрээс нь давхар Playtime Plus хөтөлбөрийг нэгтгэж оруулж ирснээрээ айгүй онцлог болж байгаа. Би одоо шинэ артистын мэдээллийг хүртэл ийм шинэ артист гарсан биз дээ гэд бүх дэлгэрэнгүй мэдээллийг аваад сошиал хуудас руу нүртэл үсрэх боломжтой. За тэр артист жишээ нь аль тайзан дээр хэдний өдөр хизээ тоглохын, хэдэн цагаас тоглохын гэдэг бүх мэдээлэл нэг дор байдаг учраас би хадгалж аваад тэгээд яг тэр артистын тоглолт болохоос 15 минутын өмнө надад тэрийг сануулж өгдөг нь бол хамгийн гоё экспириенс ингэснээр ерөөсөө одоо дуртай артистийнхаа тоглолтыг ингээд алдахгүйгээр үзэх боломжийг бүрдүүлж өгсөн. Шууд гэдэг хэсэг одоо хөтөлбөр хэсэг дээр нэмэгдсэн гол зорилго нь болохоор яг энэ 11 цагт ч юм уу 12 цагт ямар хөтөлбөр болж байгааг нь харах хугацааг нь бол маш хурдан болгож өгснөөр айгүй онцлогтой байгаа. Tokyo аппликейшн дээр Playtime хэсгийг болохоор Playtime фестивалыг болохоос өмнө 2-7 хоног нээдэг. Тэгээд тэр хэсэг дээр нь болохоор бид нэр энэ жилийн хувьд бол countdown ажиллуулж гисэн цаг арыг оруулж гисэн хэрэгтэй бүх мэдээлэл хэсгүүдийг харах нийтлэл гэсэн хэсгийг бол оруулж нэмж өгсөн байгаа. Бүх хоолны газруудыг яг нэг дор цуглуулж өгсөн. Тэгээ хоолны газруудын одоо мэдээллүүд нь меню нь тий хоолоо хідээр зарж байгаа зэрэг хаана байршиж байгаа зэрэг бүх мэдээллүүдийг нэг дураас харж болохоор юу итгүү гэдгээ бараг урьдчилж төлөвлөөд тий баажтаа гаргаад очиж болохоор ийм гоё болсон. Анхны жил бид нар энийг ингээд лонч хийгээд гаргаж байхад бол фестивалийн үзэгчдийн сэтгэл бол маш өндөр байсан. 2022 онд манай аппликейшнийг 4000 гаруй хэрэглэгчтэй хэрэгжилсэн бол түрүү жилийн то 20,000 болон өссөн байгаа. Үүнтэй зэрэгцээд олон хэрэглэгч орох тусам аппликейшны чанар ачаал үүсдэг тул бид маш хурдан системээ сайжруулж шинэ технологиг ашиглаж цаг алдалгүй хөтөлбөрийг нь мэдэгдэл notification маягаар хэрэглэгчтэй хүрэхийг зорддог байгаа. Хэрэглэгчтэй сааталгүй мэдээллийг цаг тухай бүртэн хүрэхийн тулд бид 14 хоногийн турш тест хийж наадмын 4 хоногийн турш 24 цагийн хугацаанд бэлэн байдалд ажиллаж байгаа. Tokyo-тэй хамт байж бидний цаг зав те оюун ухаанаа шингээж гаргасан бүх үйлчлэгийг те цаг алдалгүй хэрэглэж хамт байдаг бүх хэрэглэгчдэд баярлалаа. Бид хэрэглэгчтэй илүү хурдан, илүү ашиглахад хялбар аппликейшнийг цааш тааштай хүргэх болно. Тэгээ удахгүй бүр олон гой гой шинэ үйлчлэгээр явуулъя. Бидэнтэй хамт байдаг хэрэглэгчтэй баярлалаа.